За сайн байцгаана манай усан мах бодтой мэлхий хилэнд загсны ордныхны маань одоо 6 дугаар сарын 23-наас 6 дугаар сарын 29-ний хоорондох 7 хоногийн ерөнхий төлөвийн уншлага эхэлж байна. За манай усан мах бодтой улсууд бол одоо ажил төрөл дээрээ одоо шинэ ажил хайж байгаа юм уу? Аль эсвэл одоо ажил дээр одоо дэвшил одоо ажлын одоо өөрчлөлт дэвшил эсвэл ямар нэг одоо өөрчлөлт хайж байгаа бол одоо энэ 7 хоногт тохиолдох нэ гэж харагдаж байна тийм ээ. За ерөнхийдөө нэлээд хөдөлгөөнтэй 7 хоног болохоор харагдаж байна. За гинэтхэн одоо нэг за энд одоо энийг ярихаас өмнө энэ одоо амжилттай 7 хоног болох нь нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь гэх юм бол одоо таны урд нь хийсэн ажлын одоо үр шимж гэдэг юм уу, таны урд нь хийсэн ажлын одоо чадвар тийм ээ, таны урд нь хийсэн ажлыг мэддэг ийм хүн одоо энэ 7 хоногт танд одоо шинэ ажлын санал тавих нэ тийм ээ. Одоо гинэтхэн нэг тийм за энэ дээр би бол одоо магадгүй одоо аз таны талд иргэсэн тийм ээ, би энэ ярих гэж байна л да тий. Тэгэхээр зэрэг магадгүй танд аз таны талд иргэсэн одоо гинэтхэн тийм нэг сайхан ажлын санал эсвэл одоо хамтарч ажиллах тийм санал хүлээж авсан ийм байдал харагдаж байна. За энэ хүн бол одоо таны урдны одоо ажлыг мэддэг тийм ээ, таны хийж байсан ажлуудыг одоо мэддэг, урд нь хамтарч ажиллаж байсан ч юм уу. За ийм нэг хүн танд одоо мэдээд болох нэ тийм ээ. За энэ мэдээ дуулж одоо тэр хүн тийм ажил эхлэх гэж байгаа шүү дээ тийм ээ. Аль эсвэл одоо тэнд тийм ажил байлээ ч гэдэг юм уу. Ийм одоо сураг сонссны үндсэн дээр одоо очиж одоо гэрээ мэрээ одоо хамтарч ажиллах одоо энд би хуучин босч байж магадгүй гэж харагдаж байна л да. Эсвэл одоо таны ажлыг мэддэг хүн. Эсвэл одоо таныг шинэ ажиллаар одоо энэ тэнд томилох энд бас аялал харагдаж байна л да. Тийм учраас аялаад байна. Тэгээд ийм одоо шинэ сайхан одоо аазгаа хөдлөсөн тийм сайхан төлөвлөгөө тийм ээ, тийм сайхан одоо гэрээ сонсогдож байгаа ийм байдал харагдаж байна л да. За энэ дээр одоо би за энэ хүн за ямар нэг одоо таны дарга цэрэг тийм дарга одоо юу юм эрх мэдэл бүхий ийм хүн байна л да. За энэ дээр би одоо сануулж хэлэх юм юу гэхээр зэрэг одоо гэрээ хэлэлцээрээ маш сайн хийх хэрэгтэй тийм ээ. За гэрээнд бол одоо өөрийгөө маш сайн хамгаалсан тийм ээ. Өөрийнхөө талын одоо за хэрв над ийм эрсдэл гарвал би яах юм? Аль эсвэл одоо юу гэдгийг ямар нэг байдлаар одоо энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй шүү. Яагаад гэх юм бол одоо энэ гэрээн дээр одоо бүх зүйл танаас шалтгаалсан байх. Тэ одоо энэ юм буруутах юм бол одоо жишээлх юм бол одоо усан мах бодтой улсууд одоо буруутай ийм гэрээ иймэрхүү одоо яриа харагдаад байгаа учраас энэ дээр одоо маш их анхаарах хэрэгтэй. Та одоо мэдэж байгаа боловч одоо юу гэдгийг тухайн үеийн одоо сайн сайхан сэтгэл хөдлөлд одоо энэ мөнгөний одоо сайхан сургаач ч юм уу тийм ээ, ийм сэтгэл хөдлөлт автаж одоо энийг энэ гэрээг хийх юм бол одоо бас одоо энэ ирээдүйд харахаар зэрэг бас зөрчил харагдаж шүү. Зөрчил. Тэгэхээр зэрэг энийг анханасаа гэрээгээ хийхдээ одоо маш сайхан анхааралтай байгаарай гэсэн ийм юу байна тийм ээ. За мөн одоо энэ дээр одоо хуучин хэрвээ энэ одоо хуучин босс тий хуучин даргачин байх юм бол одоо урд гаргасан алдааг тавтахгүй байх дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Одоо урд нь таныг одоо яагаад та энэ хүнтэй ажиллахаа болсон гэдгээ битгий мартаарай тийм ээ. Алдааг давтахгүй шүү гэсэн ийм мессежнүүд байж байна. Яагаад гэвэл энэ ирээдүйд энэ хүнтэй бас зөрчил үүссэн байдал харагдаж шүү. Энэ гэрээний нөхцөл одоо маш одоо эдрэттэй эсвэл маш одоо юу чинь
нэг тийм сонирн байхаар харагдаад байна. Энэ дээр анхаарна үсттэй. За мөн энэ дээр одоо бас хэлчихсэн байж байгаа л да. Ер нь бол өөрийгөө одоо хамгаалах тий одоо ийм гэрээ одоо ийм сайхан юм байна. За гэхдээ би бол одоо ингэнэ тэгнэ юу гэдгийг өөрийгөө хамгаалах тал дээр одоо маш сайн анхаарах хэрэгтэй шүү. За энэ ажил юм уу энэ зүйл бол одоо ямар нэг байдлаар одоо танд шинэ зүйл шиг харагдаж байна тийм ээ. Энд одоо шинэ одоо ажилд хөл тавих, шинэ одоо боломжинд хөл тавих, иймэрхүү шинэ юмнууд харагдаж байна. Ерөнхийдөө сайн мэдээ гэх юм бол одоо хэцүү үе ард хоцорсон байна тий. Одоо бол дандаа одоо сайхан энэ бол сайхан мэдээ тий. За энэ дээр одоо өөрийгөө бас үнэлэмжин дээр одоо анхаарах хэрэгтэй тий. За энэ хүмүүс одоо гэрээ байгуулахдаа таны хэр үнэлж байгаа юм. Ягаад гэх юм бол одоо та одоо confidence is the key гэсэн. Тэгэхээр зэрэг өөртөө итгэсэн, итгэлтэй байх тийм ээ. Өөрийгөө үнэлэх тал дээр маш сайн анхаараарай. За юм байна. За ерөнхийдөө яг энэ ажил зарим нэг талаар тийм зөрчилдөөнтэй боловч одоо ирээдүйн одоо таны ирээдүйн амьдралд маш их нөлөөлсөн байдал харагдаж байна тийм ээ. Энэ одоо foundation одоо энэ ажлын одоо суурь бол одоо маш доктортой байгаа харагдаж байна шүү. За мөн за хэцүү үе ард за энэ ажлын амжилтал гэж байна тийм ээ. Сагсаас одоо тэгэхээр зэрэг энэ ажлыг эхлүүлснээр та одоо амжилтын өөд одоо эргэц буцалтгүй орсон ч юм шиг тийм ээ орж байгаа ийм дүр зураг харагдаж байна. За ингээд хайр сэтгэлийн асуудал дээр болохоор одоо за энэ дээр одоо шинэ хайрлагдсан байна. За биний энэ дээр одоо энэ одоо гадаад хүн байх магадлалтай юм шиг тийм ээ. Эсвэл одоо өөр шашинтай, эсвэл өөр гарал үүсэлтэй ийм хоёр хүн байхаар юм шиг харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо за энэ за яг ийм шинэ хүнтэй танилцсан. Энэ шинэ хүн бол одоо маш одоо доктортой сайхан эдийн засгийн байдал доктортой. За энд одоо багын найз танилцуулж өгөх юм уу тийм ээ. Ямар нэг одоо аяллалын үеэр юм уу тийм ээ. Иймэрхүү одоо найз нөхдөдөө нийлсэн ийм эсвэл найз нөхөд зуучилж танилцуулсан ийм байдал харагдаж байна тийм. За энэ дээр одоо жишээлх юм бол ийм байдал харагдаж байна л да. Өөртөө итгэлтэй байх бас адилхан тийм ээ. Мөн одоо өөрийгөө үнэл. Одоо жишээлх юм бол энэ хүн их баян юм байна. Энэ хүн их эрх мэдэлтэй, их мундаг хүн байна. Тэ их сайхан залуу байна. Их сайхан хүүхэн байна. Юу ч гэдгийг. За ийм байлаа. За тэгтэл та тэрнийг одоо их сэтгэл хөдлөлөөр одоо энэнд хандах тийм ээ. Одоо тэгснээр одоо энэ хүний үзүүлж байгаа red flag-нуудыг харахгүй байх. Одоо ямар нэг одоо алдаа одоо юмнуудын одоо өнгөрөөх эсвэл одоо хит сэтгэл хөдлөлөөс олж харахгүй байх. Ийм магадлалтай харагдаж байна шүү. Энэ дээр одоо хэрв энэ харилцааг одоо сайхан grounded тий одоо уртын хугацааны сайхан байлгая гэж бодож байгаа бол одоо өөртөө сайхан итгэлтэй өөрийгөө хүндэлж харилцааг бол одоо юу гэдгийг нэлээд одоо суйртай авч үзэх хөнгөн битгий хандаарэ гэсэн. За тэрэнд одоо тэгээд багтаж байгаа юм уу та бүхэн мэдээж байгаа үстэй. За ийм юм байна. Яг гэх юм бол одоо энэ хүн одоо би мөнгөтэй би тим гэж нэг жоохон тийм ээ нэг бардам нэг тим хүн харагдаад байна тий. Тэгэхээр зэрэг бардам одоо их эго ихтэй тий. За тэгээд одоо энэ хүний хэлсэн бүхэн бол одоо энэ мөнгөтэй болохоор хэлсэн бүхэн нь үнэн гэсэн юм байхгүй ш. Тийм ээ. Энэ одоо тийм учраас одоо энэ дээр одоо бас анхаарах. Яагаад гэх юм бол би одоо энд энэ хүн одоо өөрийнхөө эрх мэдэл одоо мөнгө төгрөгийг ашиглаж одоо
ашиглаад сурчсан байгаа байдал харагдаж байна л да. Тийм учраас одоо ямар нэг байдлаар таныг одоо өөрийнхөө хэлсэн ярьснаар хөдөлгөх тийм ээ. За энэ ийм тал дээр одоо анхаарна үзье. За ингээд та бүхэндээ одоо шинэ 7 хоногийнх нь ажил үйлсэд амжилт хүсье. Таны одоо нарны зурлага таарахгүй байгаа бол сарны зурлагаа заавал олж үзээрэй. За ингээ хувийн уншлага сонирхож байгаа улсууд бол одоо миний Монгол Facebook пэйж болох Монгол Старт хариутаар орж одоо мэдээлэл авах нь үсттэй. За ингээд баяртай амжилт хүсье.